Эмбүк төллүүлж байна. Хулан бид хоёр. Өгүүллийн төвөр. Зохиолч Монгол улсын төрийн шагналт ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ. Өгүүлэгч Баатар Жавын Дархан Сүх. Баруун Сардгийн Ван Симбрүү. Хүн байгаль 2. Мөнхийн нөхөрлөл дайсагналд оршсон орчлонгийн 2 агуй хүчин гэвэл зөвхөн энэ билээ. Тэрхүү нөхөрлөл дайсагнал хүн гихч амтан бий болсон цагаас өнөө хүртэл үргэлжилсээр байна. Хүн байгалийн эрхшээлд байсан эрт балар цагаас байгаль гихч хязгааргүй сүр хүчин төмөн эдрээд үзэгдлийг танин мэдэх урт удаан үйл явцад хүний ухаан хатуужил нэмэгдсээр эцдээ эрх тарах суусан хэрэг билээ. Байгалыг танин мэдж өгөөмөр их хэшхийн булаан авсаар мөнөөхөн нөхөрлөлийг огоорч дайсагналыг улам гүнзгийрүүлэн харин ч өнөө хэн нь илүү хүчрхэг дайсан болж буйд эргэлзэх явдалгүй боллоо. Тэнхүү 20 дугаар зууны хүн төрлөختөн цаашид хэрхэх вэ гэдэг асуудалд тулгарчээ. Байгаль хүн хоёрын мөнхийн нөхөрлөлийг нэг талын эрх дарахаар солих аргагүй юм босуу. Булааж авч байснаа бууж өгөх тийм гутамшигт цаг ирэх юм босуу. Энэ бүхэн мөнөөхөн бүхнийг чадагч хүний маань ухаан чадлаас л хамаарах болжээ. Байгаль хүний өхөж төрөх хооронд амьсгалуулж тэжээж тэрч байтугай ухаан оюуныг бүрэлдүүлэн бойжуулсан их дагн билээ. Тэнхүү энэ орчлон дээрх үлэмжийн баян тансаг гоо үзэгслэн тайлгдаагүй нууц өвдөс бүрдсэн байгаль их дагнаас гайхамшигт яруу найраг баяр цэнгэл хүслэн тэмүүлэл цацран байна. Тэр нь бие махбодын болоод сэтгэлийн эмгэг шархайгч ангааж чаднан билээ. 8 дугаар сарын эхний наран тонмол өдөр Гамбат Нансалмаа 2 анхныхаа буудлах газар хурж ирэв. Хөвсгөл далайн зүүн урд биеийн энэ бяцхан хагасаар л Нансалмаагийн үгээр чухам диваажн юм гэлээ. Моторт зэв хурдаа сааруулсаар эргийн зөөлөн шарэлсэнд хошууга шааж зогсов. Нансалмаа тахим шилбнийхэн шөрмөс гүрэлдсэн чээрэг урт хөлөөрөө завныхаа эрмэг дээр гიშгэж өсрөн буугаад "За Гамбаа минь, амьдрал эндээс эхэлнэ. Чамд энэ агаар нар салхинаас илүү юм хаанаас ч олдохгүй. Эр хүн шиг бай. Хамаг хувцаа тайчиж хаяад ус нар хоёрт хантлаа өмб. Өөрийгөө эрт балрын зэрлэг хүн гэж бод." Хэмээн баясгалантай өгүүлэхэд Гамбат эмгэгтэй хүний янзаар туйгүйхэн инээмсэглэж Нансалмаагийн гарыг түшин бууж далайн усны амьсгаагаар үл мэдэг чиглэгдсэн хар модны шилмүс цэцэг навчны үнэр анхлам салхиар цээж дүрэн амьсгалж цог муутайхан хонин бор нүдэ онилгон орчин тойрныг ажиглаад "Үнэхээр сайхан газар байна. Ус хүйтэн байхаа. Юу юугүй усанд орж болох болов?" гэхэд "Аль болохгүй ямыг тэргэхэв. Миний үгнээс нэг ч гарахгүй гэж амласнаа бүү мартаарай" гэж Нансалмаа захирангуй хэлв. Гамбат хувцсаа тайлахдаа эр хүн шиг бай гэсэнд нь ч юм уу санаа зовсхийн арай л буруу харсангүй. Ийм эрүүл чирэг биетэй бүсгүйн дэргэд нөөцгөлж хэлхээ ясаа гаргана гэдэг нэг л тусгүй. Гэвч нэгэнт зэрлэг хүн болсноос хойш яа гэв. Гэтэл Нансалмаа эмч шиг биеийг арай л барьж түншиж үзсэнгүй. "Өө дажгүй. Гамбаа минь чийч харин ясан дээр махта юм байна. Тэр жил би үүнээс дорволсон юм. Энэ сайхан агаар нар салхинд чи дорхноос сэргэнэ. Салхиан үзээд сэргэнтэй гэж дуулдаг шиг." Гамбат Нансалмаагийн хөгжөөнт байдалд ирэхгүй автагдан "Нансалмаа, чи нэрээ ийм болчих гэж 20 жилийн өмнө туранхай цагаан хүүхэн байсан. 23 жил өнгөрчээ" гээд нойтон элсэн дээгүүр хол мөр гаргаж шийдэмгийн алхлан ус руу орж хий хай гэж ой цуурайдтал хашгираад нэгэнтээ үсрэн шумбож их голын хөвөөнд төрж өссөн хүн гэсэнтэй сурмгайгч нь сэлэн одоход "Зөв Гамбаа, харин эхний удаад удаж болохгүй. Одоо болно" гэлээ. Гамбат Нансалмаа 2 завиа аргамжиж ачаага буулган гэгээвч сарвч шалвч бүх юмтай аяны майхнаа босгов. Гамбатч зургийнхаа морил бертийг юуны өмнө зоож авлаа. Энэ газар зураач хүний жаргалын орон ажээ. Нэг талд наран дор солонгорон гэлбалзах хөх номин ус,
Тэртээ барууна униартах өвгөн буурал сардгууд. Нөгөө талд навч шилмүүсээ дааж ядан намируулсан намжаа их ой, зүйл бүрийн ургамал цэцэг. Гал түлж цай чанах зуур нансалмаа жижиг уйсан торх аваад нэрс түүхээр явхад Гамбат хойноос нь харж бодлогошрон хоцров. Дүүч гарч яваа бүсгүй хүн гэхэд итгэмээргүй. 20 хэдэн жилийн өмнө анх танилцж байхад хүзүүнийх нь судснууд хөхрөн салаалсан ядрангуй цагаан хүүхэн байсан. Хазар дээрх бяцхан улаан толбоноос өөр эрүүл өнгө үгүй гэмээр. Тэгтэл одоо биеийн тамирчны янзтай өндөр бор хүүхэн болчихсон явж байх. Бас биологчдын дунд нэртэй эрдэмтэн. Энэ бүхнийг өвчин зовлонгийн өмнө бууж өгөлгүй эрэлхэг зоригтой, амьдралд үнэхээр дуртай, тэмүүлэх зоригтой явсных нь аж гэхээс өөр аргагүй. Таних мэдэх хүмүүс ч тэгж л ярьдаг. Гамбат 23 жилийн өмнө Ленинградын Репиний нэрэмжит уран зургийн дээд сургуулийн 4-р ангиас уушигны өвчнөөр чөлөөлөгдөн нутагтаа буцаж ирээд төр хурхийн айргийн эмнэлэгт совилуулахаар очсонсон. 23хан настай байж. Тэгэхэд Нансалмаа улсын их сургуулийн оюутан 19 настай байж. Богдуулын зүүн сугын төр хурах гэгч тунгалаг горих шааган цэцэрлэг ой сэрүүн дэнж хосолсон үзэгслэн таманд айргийн эмнэлэг гэж хэдэн цагаан гэр хоолны газрын банзан байшин ганц хоёр муу сүйдрвч бүжгийн талбай энэ тэрхэнтэй байсансан. Нэг эгнээ гэр нь хүүхнүүдийнх, нөгөө эгнээ нь эрэгтэйчүүдийнх. Гамбат Нансалмаа хоёр шил шилээ харсан гэрт орсныхон маргаашил танилцсан. Цөөвөн харнуудээ цавчилж, тан шүдээ яралзуулан үргэлж инээмсгэлсэн тэр хөөрхөн цагаан хүүхэн Гамбатын нүдэнд дорхноо торж билээ. Зураач хүний уран нүд гэдэг тэр. Оройн хоолны дараа өвчтнүүд айргаа шингээхээр уул өөд явж зугаалдаг журамтай. Тэр нь богдуулын оройгоор нар далдран алдаж, зүүнээ баян зүрх ууланд таширлан тусч байх үеэр яг таардаг байв. Залуучууд төр хурхийн амны ойн захаар битүү ургасан улаалзай цэцгэн дунд жаргал зовлонгоо ярих нь ярьж, наадах нь наадаж, дуулах нь дуулж суудагсан. Анх танилцсан тэр оройч яг тийм байсан. Гамбат Нансалмаагийн зургийг харандаагаар таталж өгсөнд хүмүүс хүрээлэн ямар адил болсныг шагшин инээдэг нүдийн хүртэл яг зурчхаж инээ тэрэ гэж шуугилдаж байсансан. Бүтэн 3 сар хамт байж билээ. Нансалмаа уйсан торхоор дүүрэн нэрс түүгээд шүүсэнд нь ам хамраа бодчихсан гүйж ирэв. Хоёул хамжиж байгаад хээрийн анхны цай хоол хийсэнд амт тайчгаж аргагүй. Нэрсээр хийсэн чанамал бүрж гойд болов. Гамбат энхүү хээрийн аянд явж дасаагүй тул тохиолдож ядрах болов уу хэмээн болгоомжилж байсан нь энхэн зурл алга болчих шиг. Байглаас амьдралын хүч яруу сайхныг олж чадах нь хүн болгонд заяагддаггүй үзье. Уул ус ой мод цэцэг навч цөм байдгаараа л байх авч түүний мөнхийн үл тасалдах дуун хүний бодож бүтээгээгүй түмэн зэмсэг оролдсон агваан найрал хөгжим тоо томшгүй өнгө будаг ховирл хөдөлгөөн үнэхээр барагдашгүй бөгөөд хэмжээлшгүй нарийн билээ. Тэр бүхнийг ямар нэгэн хэмжээгээр нээн мэдэрхүй чадал авьяас тэрч байдхай зүн совинтой хүн чухамхүү байгальтай ханьсан нөхөрлөх буюу тэмцхийн баяр жаргалыг эдлэн явдаг ажээ. Байгаль болоод шим ертөнцийн гайхамшигыг танин мэдхэд амьдралаа зориулсан хүн л тэрхүү хөг аялгуу уг хэл өнгө найрлын мэдэрсээр бие цогцостой шингээсээр уламж гоо сайхан болно бизээ. Гамбат Нансалмаа хоёр 92 шиг нэг оромжинд хоноглох болсон доо хэн хэн нь жаахан бишүүрхэж байлаа. Тэгээд түүдгийн дэргэд удтал хөөрнөлдөн суув. Би сүүлийн 10-аад жил бараг дэлхийг тойрсонтой тэнцэх уртаан хийсэн. Усын нуугаагүй нуур гол Монголд байхгүй гэхдээ хэтрэхгүй дээ. Сүүлдээ нэг газар зүгээр тогтож сууж чадхаа байждаг. Тим нэг тэнүүлчний гэх юм уу жуулчны дон тусчихдаг юм байна. Бүсгүй хүн мөртөө хэц дэрлэж хээр хонож явдаг хачин амтан гэж зарим хүн хэлдэг. Энэ хорвоо дээр хүн шиг насалж явах найдваргүй болсноо би аль тэр оюутан байхдаа мэдсэн. Тэгээд л ямар ч байсан бусдад дарамт бололгүй чөлөөтөө явж байгаад өхвөлч хөдөөхөр өгчихье гэж шийдсэн юм.
Оюутан байхдаа амьтан судлалын шинжилгээний ангитай хэдэн удаа явсан. Аав ээж минь хүйтэн нойтонд ядарч зүдрээд биеэ улам муутгах гэж их л хоригддаг байсан. Тэгсэн чинь би явах тусмаа засарлаа. Амьтны ертөнц гэгч хүний сэтгэлийг тэгж булаах юм гэж сансангүй. Би өвчин эмгэгээж мартаж эхэлсэн. Хүүгээ гаргахад минь эмч нар өвчин сэдэрхүй гэж их л айж байсан. Тэгсэн зөв зүгээр. Хүү чинь ямар сургуульд вүлээ? Энэ жил их сургуулийн математикийн анги төгснө. Чи тэгээд өвчнөөс салж ирүүл болсон хойно хантай болохгүй яасан юм? Ингэж үргэлж тэнэж явдаг хүүхэнтэй хэн суух вэ? Удам залгах үртэй. Тэгэд ийм тэнмэл амтан ганцаараа явсан нь дээр. Ганцаардахгүй мө? Энэ сайхан байгаль дунд явхад яаж ганцаардах вэ? Шүн мэлхийнүүд дуугархыг чагнаж хэвтгэхэд хүртэл аятай байдаг. Ямар ч романтик хүн гээд мэлхийгээр ханаа орлуулж чадахгүй шүү дээ. Би ганцаардлыг мартаж дарж сурсан. Хайр сэтгэлгүйгээр хүнтэй суугаад ч яах юмсан бэлээ? 23 жил өнгөрчтэй. Чи бид хоёр бие биедээ ямар хайртай байлаа. Жинхэнэ дурлал байсан ч юм уу үгүй юу? Би одоо хүртэл мэддэггүй. Гэвч би чиний дүрийг олон жил зүрхэндээ хадгалж явсан. Цагийн ирэхээр илэгдсэн үү гэхээс биш. Бид жинхэнэ дурлал гэгчийг мэдэх болоогүй залуу баг явсан байлгүй дээ. Аль эсвэл зүгээр хань түшиг ирж эмгэг зовлонгоо хуваалцаж явсан ч юм бэлүү? Харин төр хурхын горхины хөвөнд уйлж дуулж суугаад үр цайлгадаг байсан та. Нас маань харин ч хайр дурлалаар шатаж жолоо алддаг дээрээ явсан цаг биш үү гэд бид уйлж дуулахаас цааш гарч чадаагүй. Ямар нэг юмнаас айж имээсэн юм шиг. Өвчнөөсөө л айсан байх. Би тэгэхэд бусад хүүхнүүдтэй адил биеийн жаргалыг эдлэх эрхгүй болсон юм шиг санаж хязгааргүй гутардагсан. Чийч гисэн нэг л зөөлөн сайхан сэтгэлтэйгээс цаашгүй. Чамайг сэтгэлдээ өөр хайр дурлал хадгалж явдаг гэж би бодоод зовлонгоо хуваалцахаас цааш гаралгүй бие барьсан. 23 жил. Бөөрн дээр нь гуамарл гэж бичсэн бяцхан цагаан зав далайн хөвөөг барьж хойноосоо цагаан зуруу татуулан явна. Гамбат жолооны ард суужээ. Нансалмаа усны жижиг амтан барьдаг тор тавиад ажиглаж явлаа. Гамбагийн царай нэрэл дорхно засархан надад итгэчгээд явна. Хизээний итгэмтгий зөөлөн сэтгэлтэй хүн. Уран сайхнаар сэтгэгчд цөмөөрөө ийм байдгийн болоо да. Ир хүн гэхэд даан шиг зориг муутай. Тэр 20 жилийн өмнө залуудаа бүрч бүрг амтан байсан та. Ярдгал юм зураг уран зохиол эдгэшгүй өвчнөөс болж авьяасаа үзүүлж чадалгүй өнгөрхөн гэж хичнээн гасалдаг байлаа. Одоо хүртэл тесч яваа нэг юм. Авьяасаа үзүүлж юм бүтээх хүслэнгээрээ энэ зэрэгтээ яваач юм бэлүү? Зориг хатуужлаараа нэг нь явхад нөгөөх нь хүслээрээ явах ч байдаг. Гамбат нэртэй зураач болж юм бүтээж яваа нь жаргал биз? Ганцхан байглаас л тасарсан хүн юм. Хотын юм уу үйлдвэрийн тухай зураг зурсаар тэгсэн гэлтэй юу? Одоо хүүхэд шиг юм бүхнийг шинээр нээж явна. Нансалмаа 40 гарсан хүүхэн гэж хэнч бодмооргүй. Нүдийн тойрон үрчлээ гарснаас өөр насны тэмдэг даанч алга. Мах шөлн тэгш бүсгүй хүн гэхэд арай л хэд шөрмөслөг юм уу та. Жил бүр 100 хэдэн сар ингэж тэнэж ус нуур гаталж уул хадан давирсаар яваад ийм болчихож. Энэ хөвсгөл үнэхээр сайхан юм аа. Тэр баруун сардгуудад хизээ хүрэх юм болоо. Далайг тойрч хүрнэ гэсэн. Домогт Вансим руу ургасан газар нь хүрч чадвал сайнсан. Надаас л болно. Энэ чигээрээ би хөнгөрч тамир ороод байвал нэрээ тэр сардгуудын нэгэнд авираад гарчих чи юу магад. Тэгвэл хэдэн жилч эрүүл явахыг хэн байг гэв? Энэ хорвоо чухам ямраар эс эргдэг вүлээ? Нансалмааг Вансим руу цэцгийн дунд сардгийн ташланд зогсоогоод зурвал. Цаад талд нь цас дөргөл, тэртээ дор далай, үүлэн завсраар нарны гэрлийн цагаан зурвас. Арай ч сүржин болох юм уу да? Зүгээр л ингээд усны хорхоо шүүх тороо ширтэн яваагаар нь зурвалч бараг дээр биз. Юу бодож яваавал доо? 2000 он гэхэд хүмүүс далайн планктоныг хүртэл ээжсэнд хэрэглэх болно. 20-30 жилийн дараа манайч хөвсгөл мэтийн нуурт загас жараахайг үйлдвэрийн аргаар үржүүлэн инээ тэрэгээд нөгөө ярддаг ямаа л бодож яваа. Хүн үгээрээ л сайхан юм. Нансалмаагийн сайхан нь зүгээр нэг бие цогцтой биш. Ингэж дэлхийн ертөнцийн бүтэхгүй юмыг хаман бодож явдаг та биз?
Ганбат Нансалмаа хоёр далайн хүйс дээр 3 хонлоо. Ганбат баруун сардгийн зургийг зурах хамгийн аятай цэгийг эндээс олжээ. Нүцгэн хөх уулс болоод далайн өнгө дүр. Өглөө өдөр үдэш яаж ховирон буйг Ганбат үзээд байгальд ямар санаанд багтажгүй өнгө будаг ховирол хөдөлгөөн оршдгийг гайхавч баршгүй. Урд нь Нансалмаа шиг ингэж хэрэн хэсэж явсан бол байгалаас тэрхүү өнгө хөдөлгөөний өвдсийг олж ямар нэг хосгүй бүтээл хийж ч болгосон гэмээр. Байгаль зурагчдыг заримдаа хуулбарлагчд хэмээн дотроо дор үздэг нь одоо харин эргэлзээ төрүүлв. Тэр баруун сардаг энэ далай бол урдын боддгоор зүгээр нэг тогтонго биш, харин цаг үргэлж ямар нэгэн дүрд ховилж байдаг. Ургуулan бодвол хүн шиг ааш аран шинтайж байж болмоор ажээ. Мөнхийн хөдөлгөөнд орших байгалийн жам хууль мөн цаг үргэлжийн зөрчилдөн үүсэх мөхөх цай чөлөөрөө тэмүүлэх цөм урнаар сэтгэгчдээс түүнийг олж харах тусын үзэл чадварыг шаарддаг ажээ. Нар сардгуудын орой дээр хивэж ирэх үес далай бие биедээ ууссан мөнөөх гайхалтай олон өнгөөр мяралцсан байв. Ганбат будаг биерээ орхиод түүний нарийн ширээнийг олох гэж ажиглан суулаа. Нансалмаа микроскопоор ямар нэг юм шинжилж сууснаа мөн орхиж "Ганба, би хөвсгөлийн ирээдүй ямар байх бол гэж үргэлж боддог юм. Үйлдвэрийн аргаар загас үржүүлэх тухайд бол цэвэр мэрэгжлийн бодол. Харин амьдралын хувьд ч гэх юм уу, гоо сайхных нь хувьд бол өөр юм. Одоо бол энд манайхан бараг ирэхгүй байна шүү дээ. Ихэнх хүмүүс хөвсгөл гэж нэг ихнүүр байдаг гэхээс цаашгүй. Далайн энэ хүй дээр гихтэл бид хоёроос өөр хүний хөл бараг гიშгээгүй. Гэтэл энэ маань ёстой л далайн баялагт арал мөн бидтэй." "Тийм ээ. Би л гэхэд энэ насандаа ямар нэг арал дээр хэд хоногч гисэн амьдрна гэж санаагүй явж. Ой мод ургамал жимстэй ийм гайхалтай аралхан байх юм гэж хэн мэдлээ. Шөнө хажуугаар Сүхбаатар онгоц гэрэл чийдэнгээ гялалзуулан өнгөрөхөд би ч хаана байна та гэмээр болох юм. Ганба, чи хөвсгөлийн ирээдүй гэдэг зурагч юм уу? Эсвэл аянчин жуулчинд зориулж хаана нь юу барьж байгуулах төсөл хийгээч?" "Тэр болно шүү. Жишээ нь энэ хүй дээр яг бидний буусан газар шил мод хоёроор үлгэрийн юм шиг байшин лавиран юу ис барьж болох вэ? Ганба, чиний сардаг сайхан болж байна." "Энэ яах вэ? Зүгээр л нэг уул далай. Харин тэр Вансимбрүү ургадаг газар хурч очивол ертөнцийг огт өөрөөр харж чи юу магад хурчил чадвал." "Чаднаа, заавал хүрнэ. Далай тойрох аялал маань бараг дуусах үе 20 хоногийн дараа чи баруун сардаг байдахгүй цастуулын оргилд гарч чадхаар болно." "Нансалмаа минь, би дахин төрнө гэж бодохгүй байна. Гэхдээ бие минь үнэхээр хөнгөрч амьсгалахад чөлөөтэй боллоо. Чинийхээ ачаар хэдэн жил амьд явах настай болвол жаргалын дээд тэр ээ. Чи суумал бурхан шиг байж одоо чамаар хүн хийж явнаа гайгүй. Эрийг нас уулыг цас. Эмгэг өвчнөөс л салвал эр хүний 40 хэдхэн нас юу вэ? Маргааш хөдлөөд хаа хөрхөв? Өнөө шөнө хөдлөнө. Сүхбаатар онгоц өнгөрөх үеэр хөдлөе. Онгоцныхонд захих юм би. Шүн далай дээр явхад их сонин байдаг. Зүүн биеийн нэг гол өгсөж бараг 50 км яваад сонин газар очино. Хандгай нуур гэдэг. Тэнд бас хүний хүчийг гихүү, аль монхгийг гихүү үзэх юм би." Ганбат эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Будаг биерээ аваад толгой өргөтөл хуйн модны заахад холгүйхэн олон салаа ивэртэй буг гарч ирээд нар өөд харан зогсож байв. Цаахан нь бас согоо. "Хараач, буг согоо хоёр гараад ирлээ. Хаанаас энд явдаг амтд гихч вэ? Өвөл мөсөн дээгүүр орж ирээд далай гисгээс наан гарч чадсангүй л дээ. Ижлээрээ хоцорсон нь яамаа. Аль нэг нь ганцаараа хоцорчихвол яах байсан бол? Яасан ч ганцаараа байхгүй. Далайг самарч гатлаад л ижилдээ нийлнэ. Амтны тэмүүлэл гайхмаар хүчтэй шүү. Далайд живж өгсөн ч хамаагүй." Нансалмаа Ганбатыг өрөвдөх буюу шинжих янзаар хараад гүнээ шүүрс алдав. Ганбатын биерээ барьсан гар үл мэдэг чечирхийлж байлаа. Шөндөл Сүхбаатар онгоц ойртон ирэхэд Ганбат Нансалмаа хоёр угтан очив. Сарны цагаанд моторт завыг харсан хүмүүс гарцгааж онгоцны хашлага түшин зав ирж явна хаанаас гараад ирвэ? Хүн зүгээс явж байна гэх зэргээр шуугилдах нь тодхон. Харин онгоцны ахмад хэн ирж явааг мэдсэн бололтой онгоцныхоо янданг хөнгөнүүлэн баяр хүргэв.
Сүхбаатар онгоц хойноосоо 2 баарж чирчгсэн их л сүр бараатай харагдана. Зав онгоцны бөөрөнд бараг наалдан ирэхэд ахмад хашлах дээгүр тонгойн. Нансалмаа гой, сайн явж байна уу? Таныг наашаа гарсан гэж аль хэдийн дуулсан. Хүй дээр хэд хонов уу? Хэнтэйгээ явж байгаа юм? Гэд шалгаах нь сайн танилын ёс. Би нэг зэрлэг хүнтэй яваа. Зурагтаал сүрхий авьяастай юм. Зүгээр загас жарахаа зурдаг хүн биш. Танай ханхын зургийг зурулж өгөмз. Харин шагналын ахиухан өгөөрэй. 7 хоногийн дараа очно. Баруун сардаг хүртэл идэх хүнс бэлдэж угаарай. Гэж Нансалмаагийн өгүүлэхэд онгоцныхан баяр хөөр болов. Шөнөөр ингэж далай дээр тааралдах аян чинь ч үзэгдээгүй юмны нэг. Ганбат Нансалмаа хоёр онгоцны ахмадаас шин сонин сэтгүүл авч гэртээ бичиж бэлдсэн захиагаа өгөөд саллаа. Нарийнхан боловч элбэг устай голыг өгсөж зүтгүүлсээр үд болж байхад сая хандгай нуурт хурч ирэв. Хандгай нуур гэдэг нь урд модтой байсан намхан хөх нурууны арын хонхорт ойн дундах хаашаа хагас километр орчим гүн хар нуур ажээ. Нүдний үзүүрт үргэлжилсэн тэр намхан хөх нуруу нэлдээ хожуулаар бүрхэгдэжээ. Тэмцхэн ирэхээр энд тэнд ургасан ганц 2 залуу мод сэрвэлтгэхээс өөр юмгүй. Хожуул. Байгалийн найрал хөгжим энд гонигт аялгуу уянгалуулан байх шиг. Нансалмаа үүний учрыг ярьлаа. Хадгалын ноосны үйлдвэр байгуулагдсанаас хойш бараг 40 жил энэ хавийн модыг огтолж их моторын түлшинд хэрглэжээ. Уур цахилгаан гаргах өөр түлшч байсангүй. Жил бүр хэдэн мянган шот өрвөлжин түлээ буюу 10-20 мянган ширхэг ургаан мод огтолдог байжээ. Сая болтол заан шиг том биетэй эврэн толмайдсан хайнгийн шар хөлөлсөн хасаг тэргүүдийн урд цуваа мод чирэн чирсээр хожуулын тоо 1000 түмээр нэмэгдсээр байв. Өөр арга байсангүй. Одоо тэр хуучин их мотор аргагүй үеэ өнгөрөөж орчин цагийн дизель моторт байраа тавьж өгчээ. Хүнд хүчээ хоосортол өгсөн байгалийн нэг багахан жишээ энэ юм. Энийг хой мод нөхөгдөн ургахад хэдэн зуун жил хэрэгтэй. Гэвч хамгийн гол нь мод зөв огтлох ухаан туршлагатайсан бол иймд хүргэхгүй байж болгосон. Ой мод өөхөх, төрөх, өгүүрэн хоосрох хосолсон амьд ертөнц гэдгийг хүн тэр болгон ойлгодгүй нь харамсалтай. Ганц энэч биш. Байгалаас юу ашигтай дөхөмтөйг цаг үедээ аль хямд төсрийг авчил байвал барв гэсэн богинохон бодол эргээд засашгүй гарзан дунагсан жишээ олон бий. Байгалийн хэшгийг булаан авахдаа хожим нь хүн өөрийнхөө амьдралд амьшиг хэрэгтэй юмсыг булааж үрэн таран хийчихсэн бүү байгаасаа билээ. Нэг мод огтлохдоо 2 мод ургах нөхцөлийг бодох ухаан арга байхгүй бол ингэж хөвч хангайн урт хөх нуруунуудад гонигт найрал хөгжим үрд уянгалан байх цаг чирж юуны магдаа. Нар шингэхийн өмнө Нансалмаа Ганбат 2 хандгай нуурын хөвөөнд ирж ажиглах байр эзлэв. Нансалмаа энэ нууранд болдог нэгэн гайхамшигт үзэгдлийн тухай анчтаас сонссон бөгөөд урд 2 удаа ирээд түүнийг үзэж чадаагүй юм. Харин одоо яагаад ч юм үзэн гэсэн совин татаад байх шиг. Хамгийн гол нь Ганбат үзвэл өөрт нь болоод байгальд улам мэтгэн бэширхийн чинэн бодогдов. Үлгэрийн явдлыг ч үзэж болмоор орой санаж. Саяхан орсон хаадар бороо зүүн тийш өнгөрөн нөгөө гонигт хөөх нуруун дээр 7 өнгийн солонго газраас газарт номлон хандгай нуурч тэнгэрийн цэлмэг бүрхэг 2 хэсгийг толдон сүүдэрт хар хэсэг дээр нь нарны алтан зорвс түүнийг хэрээслэн солонгон ном туссан нь ер бус. Ганбат үлгэрийн оронд ирвүү байвуу гэж гэнэт санаад Нансалмааг симажтал үргэлж инээмсэглэх хаятай нүдэнд нь хандгай нуур бүхэлдээ мэлтэлзэн байх шиг. Ганбат түүнээс цоочж өөрийн ирэхгүй хоолдос хийжээ. Алсын алсад тэнгэр хөрхрэн дуугарна. Ганба хараач тэр. Нансалмаагийн заасан зүг харвал нөгөө нарны алтан зорвс солонгын тушаа том баг арваад хандгай гараад ирсэн байв. Газар доороос юм шиг гэв гэнтхэн шүү. Ганбат хүн болсоор сүрг хандгай үдсэнгүй. Тэднээс 200-гаадхан алхмын цаадтай төрүүлж гарсан хандгайн аягийн чинээ нүд наранд гэлбэлзэн агуу том хамрын самсаан сарталзан ямар нэг үнэр авч байх шиг.
Тэгсний урагш хэд алхаж ус руу тонгойн уух нь гэтэл тэгсэнгүй. Толгоогоо тэнгэрөө дүүргэж салаалсан хавтгай том эврээрээ хүзүүгээ хэд шилгээгээд гэнэт угсхийн нуурын хөлгүй усанд пал хийтэл шумбан алга болов. Бусд нь энхэн хормыг хүлээж байсан мэт хойноосоо үсрэн орлоо. Амьтны ертөнцөд чухам ямар эд шидийг ис үзүүлдэг вүлээ? Гэвч хотод насаа өнгөрүүлж яваа Гамбат байтугай хөдөөхээр өнгөрөөж яваа Нансалмаач ийм юмыг урд хожид үтсэнгүй. Байгалийн нэг нууцыг гэж Нансалмаа дуу алдтал усанд чумбсан өнөөхөн хандгайнуудад тус бүр амандаа ямар нэг замаг өвс зуугаад уван цуван гарч ирснэ. Одоо болов гэсэн янзтай толгоогоо тайвнаар сэжлэн ширэн гой руу орцгоох нь гайхалтай. Байгалийн нэг нууцыг нээлээ Гамба. Чамд ёстой сайхан сэдэв биш үү? Гэж Нансалмаа Гамбатын хөлрөмтгий хүйтэн гарыг барин өгүүлэв. Гамбат тийм ээ, хандгай нуур гэд үнэхээр шин нууц нээж жаргал эдэлсэн хүний янзтай царайн дүүрнээ гэрэлтэн байв. Шөнө манай хоёр жуулчны нойр хүрсэнгүй. Шөнийн шувуу хаяа дуугарч мэлхий ваагалсан намуухан шөнө. Маш амгалан дэлхий дээр явж байна гэж эрэхгүй санагдуулмаар. Үнэн дээр ч амгалан дэлхий дээр л урдын хоёр танил хөвчин шөнөөр бие биедээ инхүү ханиулж явнам. Айх ичих юмгүй нь бас нэг жаргалаа. Байгаль яруу найргийг үүсгэдэг юм бол энэ хандгай нуур шөнийн нам гүн байдал мөнөөхөн гонигт найрлыг уянгийн найраар солим. Их Бетховен Жюльеттад зориулсан гайхамшигт найраглалаа цэнхэр дунаан эрэгт бичсэн гэдэг. Пушкин уянгийн эрхэм шүлгүүдээ Михайловск тосгондоо алтан намраар бичсэн. Тэдгээр сод хүмүүс байгалыг чагнаж ойлгож чаддаг байжээ. Гамба, чи юу удаж хэвтэн? Гэж Нансалмаа асуув. Өнгөрсөн юмыг л. Амьдрал шинээр эхлэх ёсч энэ хорвоод байдаг. Би л тэгс юм. Би анх буудалсан газраа амьдрал эндээс эхэлнэ гэж хэлсэнтэй санаж байна уу? Санаж байна. Миний биеийн эрүүл мэндийн тухай л хэллээ гэж ойлгосон. Харин тийм. Хандгай нуурын нууцыг ч нээлээ. Далайг бүтэн тойрохын үеэс хөвчийн тураг шиг эрүүл чирэг болно доо. Тэгвэл маргааш нуурт шумбаж тэр замгаас идий байц. Гуамарл хэд хоногийн дараа ханхад хурж ирэв. Манай хоёр далаан зүүн биеийн бараг бүх булан тохой гол горхны цутгалан олдрог болдгийг хүртэл хэлсээр энэ болоход Гамбат үнэхээр бие тэнхрэн сайжрах шинжийг олжээ. Хээрийн хоолунд ойн жимс ногоо далайн усагаар зогсныг хэлэхүү. Тэгх тусам баяр хөөр нэмэгдсээр ханхад Нансалмаагийн хизээний танилуд олон. Далайн хөвөнөө өмнөөсөө ус, хойноосоо эрвэн сэрвэн модод ухаагаар хашигдсан зорвосхон газар барьсан товхор улаан дүнзэн байшингуудад сууга усан буудлынханд бараг л домогт хүүхэн гэлтэй. Жилийн жилд ирэх бүрдээ улам ухаантай, улам сайхан болдог гэж түүнийг шагшина. Цаатан далай чөвгөн эргэсэл бол бүр төрсөн охин шигэ угтан авч гэр хотлоор бөөн хөл болов. Нансалмаа энэ өвгөний үлгэр шиг амьдралыг яриулна гэж Гамбатад амласан билээ. Өвгөн ярьсан нь. Би өвгөн тагнын уран хай хүн 46 онд цэргээ салагдаад буцаж ирлээ. Дайны хэдэн жил номхон далайн флотын харуулын ангид албахаасан. Бэрх цаг байлаа. 45 оны намар Японы өдөөс сая манай анги дайнд оров. Торпед шиддэг харуулын катеруудаараа Шикотан арал дээр үсрээд буулаад тэгтэл муу Японч буугаад өгөв. Хавья гэдгийг байгуулж амжаагүй ч 2 шар медаль зүүчгсэн 46 оны өвөл буцаж ирэхэд мэн гэр оронд бас цаг хувирчсан байв. Бэрх юм боллоо. Би залууч өөрөө мөх тоож байж санаж ирсэн самганыг минь нутгийн нэг танхай хулгайч хүчээр аваад суучихсан байв. Дайснаа дараад ирсэн цэрэг нэг муу хулгайчаас дор байх уу? Олон юм бодсон чигүй гэрт нь гүйлгэж очоод буулгаж орхив. Эхнэрээ булаалгасны өшөөг авч булаагдсан эхнэрээ төрхөмд нь буцаагаад тайгад гарчлаа. Анхандаа яахыг мэдэхгүй гөрөөс буудаж идээд түүдгийн дэргэд хээр хоноод зүгчиггүй яваад байлаа. Хар багаас өссөн баян тайга гэр минь болов. Элдвиг их бодлоо. Энэ дэлхий дээр амьдарч цэрэг дайнд явж өнгөрүүлсэн 20 хэдэн нас ямар ч хэрэггүй өнгөрөх болов уу яах болов.
Явсаар эренчин лумбын цаатангууд дээр ирлээ. Намайг ах トゥ ёсоор урцэг эртээ оруулж авлаа л. Би яхав тайгын хүн тайгадаа жаргалтай амьдарч болно гэсэн ч нэг юм дутлаа. Цэргийн албаны хэдэн жил минь бөглүү тайгын дунд санагдаад байдаг. Далай дээгүүр далавчтай юм шиг давхиж хөгжиж явсан минь үлгэр шиг санагдана. Ингээд уулнаас буухаар шийдлээ. Би хатгал ханхын хооронд хөвсгөл далайгаар пароход явдгийг мэднэ. Тэгээд дараачийн намар оройхон болж байхад явсаар хатгалд хүрээд ирлээ. Пароход ирчихсэн олон хүн ачиж байна. Харин хэдэн матрос пароходын сенснээс ямар нэг юм салгах гээд оролдож ядаж байна. Усан онгоцны дарга малгайтай өндөр хүн тэг гэж зааж байлаа. Тэр хүн намайг шинэ амьдралд зөвлөвлөсөн капитан Чадравалгой маань байжээ. Би тэр хүний ачийг энэ насандаа мартахгүй. Одоо миний энэ хөгшин өөр хөөхд энэ байгаа юм бүхэн түүний л ач. Би тэр өдөр азар таарсан. Сенсэнд орооцолдсон ямыг салгаж өгье гэхэд минь нэг их харснаа олон таван өггүй за тэг гэлээ л дээ. Орсоор хэлэхэд минь бүр их гайхсан. Би цамцаа тайлж хаяад усанд шумбан орж орооцолдсон төмөр утсыг хэдэн минутанд салгалаа. 2-3 удаа л дээшээ гарсан. Флотын матрос байхдаа дайны үед тэр байтугай хэцүү юм үзсэн би яхав. Тэгээд би Чадра капитанд бүх учраа хэлсэн. Ингээд л Сүхбаатар онгоцны матрос болчихов. 2 жил өнгөрсөн хойно намар хөхөмөсөнд эхнэртэйгээ хоёулаа хадланд гарлаа. Манай энэ хөгшин хэд залуу хаан. Бэд 2 сая айл болоод ёстой жаргаж бэж өрдийн гомдол зовлонг мартчихсан явлаа л. Гэсэн маань гай дайрав. Намайг мөрдөж олоод бариад явчихлаа. Эхнэр минь эцэндээ хүүхэдтэй амтан өвсөн урдсныхаа үүдэнд торойгоод хоцорлоо. Намайг морь унуулж хөвчөөр дамжуулан аваад явахт нь би яахав. Олон ч юм бодож амьдрал минь заавал буруугаар эргэх хувь заяатай адгийн амтан гэж өөрийгөө зүхэд барах биш. Нэг өдөр авч явсан 2 маань их түргэн голын эрэгт үдлэхээр буулаад намайг дотор өмд цамцтайгаа яваад ус аваад гэж байна. Нэг муу сэнжтэй хар сав бариад шугуу руу орж явснаа тэднийг жаахан шогломоор гэнэт санагдав. Намайг зүгтах магадгүй гэж ховц тайлуулсанд нь хор хөдлөөд тэр. Битүү шугуйд орж нуугдаад цамцаа норгож хий оруулан ховингийн сэнжнээс уяад хүлээлээ. Удсан чигүй нөгөө 2 хой чи бошуул түргэл хаа байна гэд хашгиралдав. Би чимээгүй хараад байв. Муу нохой зовхтав биш үү гэж нэг нь хэлээд хоёул гол руу гүйлдээд ойртож ирэхтэн цамц тогоо 2 ус руу шидээд орхилоо. Боргонд дээр дор ороод талиж одов. Мань 2 түүнийг харж хаад уухайлж байж онь холбон буудадгийм байна. Нөгөө хийсэн цамц минь чалчиж одхон тэр. Нөгөө 2 ярьж зөвлөж байснаа ховцсыг минь бөөрөнхээж уусанд шидчихээд мордоод явжхад нь баярлсан гэдэг тоймгүй. Ингээд намар оройхон хэрэг унаж байсан цагаар өдөр шөнөгүй гүйсээр яваад гэртээ буцаж ирлээ. Тэгээд л миний амьдрал шинээр эхэлсэн юм. Жаргалж үзлээ. Насаараа энэ хөвсгөл далай дээр далайнхан хөвөнд амьдралаа. Одоо бодоход миний явдал үлгэр шигч юм уу, зүуд шигч юм уу гэмээр. Өглөө босоод энэ баруун сардгуудыг ажихта бүх юм үнэн болсныг аргагүй сандагдаа. Ганбат эргэсэл өвгний хөргийг зурах гэж хэд хоног саадлаа. Урд олон хүний хөрөг зурсан боловч ингэж үнэнхүү олон зүйл бодолд автагдаагүй юм шиг байв. Тэрхүү өвгөн далайчийн төр байдал сэтгэх үед чухамхүү хүн байгаль хоёрын мөнхийн холбоо сүр хүчний болоод ухааны хослолыг энгийн мөртөө гүн гүнзгий үзүүлэхээс эрхэм юмгүй. Тэгээд ч ийм нэгэн хөрөг бүтээх урдын хөслөн сая биелэгдэх ёстой гэж бодогджээ. Өчнөн жил хөвсгөлийн агуу хөх мандал тэртээ сүхэлдэх баруун сардгуудыг ширтэж яваа хүний нүд адаглаад ямар байх ёстой вэ? Залуудаа үзэж өнгөрүүлсэн үлгэр шиг амьдралын тухай дурддахал ёр энэ хүнд шингэсэн эрэлхэг зориг эгэл байдал гуниг баярыг яас хийж үзүүлэх вэ? Мөн л нэгэн тунгалаг өглөө Ганбат Нансалмаа 2 ханхаас далай тойрох аянда хөдлөв. Ганбатыг одоо эмгэг өвчтөө гэж хэнч хэлэхээргүй. Нар салхинд хоригдсан эрүүл царайтай дунд насны эр харагдана.
Өөрөө ч гэсэн өвчнөө нэгэнт мартагн сар мөнөөхөн хүслэнт баруун сардагт авиран гарахад бэлхэн. Нарны туяа ёроол хүртэл нэвтлэн дахин ойж гялалзан буй охиу цэнхэр усыг гуамарл хурц өвчүүгээрээ цахруулан зүсгэн цовоо бөгөөд урамтай. Нансалма ханхын усан буудлынхны бэлгэлсэн шинхэн улаан алимнаас нэгийг авч цагаан шүдэрээ хазаад тэртээ баруун өмнө тийш зааж тэр нүцгэн хөх уулыг харж байна уу? Уул уулын дээр харагдаж байна. Тэнд л хүрнэ. Гэхэд Ганбат мөн нэг улаан алаг алим авч шүүсийн жавжаараа савируулан тэгнэ. Тэнд л хүрнэ гэд инээж Нансалмагийн хүзүүгээр тэврэн чинийхэн хүрсэн газар би заавал хүрнэ гэж нэмэн өгүүлв. Баруун сардаг. Сардаг уулын оройгоос хөвсгөлийг харна гэдэг чухамхүү энэ насанд ховорхон тохиолдох хувь учрал үнэхээр мөн юмсанжээ. Ганбат Нансалмаа хоёр далайн баруун хөвөөгөөр тойрон 7 уулын булан гэгчэд хүрэв. Дөрвөн талаасаа байцхад ширэнгой туулсаар хүрээлэгдсэн далайн уужим энэ буланд ус нь хүртэл тэнгэр ширтэх газрын гүн хар нүдгэмээр. 7 уул булангийн усанд өнг будаг ялгаран тодоос тод тусчээ. Усанд туссан ногоон ой дээгүүр дунцгаан хун шувууд цааш нааш сүлжилдэн хөвхөн гайхамшигтай. Ганбат энэ бүхнийг зураачийн нүдээр харж элбдүүлсэн юм шиг алмайран явлаа. Бяцхан давхраатай сониуч мөртөө баясалгүй янзын дөлгөн харцтай хонин бор нүдэнд нь уй уйхан гэрэл асах мэт. Нансалмаач түүний сэтгэл хэчнээн догдолж буйг ажиглан өгдөөгүй мэшилзэн явлаа. Манай хоёр 7 уулын буланд гуамарлаа уяад уулын аялалд гарсныхаа маргааш баг үдэд мөнөөх баруун сардгийн магнайд хурч ирлээ. Оймод улам сэрэг тачир болон болсоор энэхүү магнайд намдор газрынхтай огт төсгүй өвс ургамалтай ажээ. Эндээс далай болоод түүний эргэн тойрны бүх юм ер бусын үзэгдэнэ. Далайн хойд хагас ингээр хөх ногоон өнгөөр цэлэлзэн долгисон хаяа энд тэнд нарны гэрэл ойлгон очмитг ялг ялсхийн. Хүй арал хөх усны дунд нов ногоон шигтгэе адил үзэгдэх бөгөөд өөлж зассан юм шиг дугуй хэлбэртэй ажээ. Далайн зүүн биеийн намжаа их ой алсын уул нуруу өндөр намаараа уйлан шингэн цэнхэр унаар таджээ. Дэлхийн ертөнц маш талбуун чөлөөтэй. Хүний сэтгэл уужруулмыг чухам ийхүү сардаг уулын хираас л хараад баймаар. Дуйлан мухарвоо гэдэг энэ үзээ. Энэ бүхнийг хараад хүн өөрийн өчүүхнийг бус харин ч байгаль дэлхийг эзэгнэн яваада бахархах сэтгэл төрнөн билээ. Ганбат Нансалмаа хоёр хөвч шиг зузаан хаг ургасан өхөр чулуун дээр сууж тэр бүхнийг удтал ажиглав. Нансалмаа минь хүний жаргалаас гадна уран бүтээлчийн жаргал гэж байдгийн бол түүнийг би чинийхээ ачаар хандлаа идэллээ. Далайн хүүдээр байхдаа нэг зургийн сэдв олсон юм. Сардаг уулын оройгоос энэ хөвсгөл далай ер нь их нутгаа ширтэн зогсож байгаа бүсгүй байх юм. Бидний харж байгаа шиг байгалийн энэ агуу хөргийг ам дөрвөлжин талбай дээр багтааж болдгсон бол би гайхамшигт бүтээл хиймээр байна. Зураач хүнд насны бүтээл гэж байдаг бол би тэр сэдвээ оллоо. Чинийхээ ачийг санаж чамдаа зориулж гээд Ганбатын хоолой зангиран нүдэнд нь нулимс гуйлгнав. Нансалмаа мөрийн толгоогоороо түшээд би чамааг авьяастай зураач сэтгэлээрээ яруу найрагч гэж мэддэг болохоор л дагуулж гарсан юм. Өвчнөө амархан мартаж засарна гэдэгт итгэсэн. Чи минь нэрээ өөр хүн болчихлаа шүү дээ. Сардаг уулын хярд авирч гарчхаад насныхан бүтээлийн сэдв олно гэдэг зураач хүнд ямар байхыг би төсөөлж байна. Амьдрал байгаль хүн цөм сайхан шүү Ганбат минь. Цай чанаж уугаад Ван Симбрүүгээ ирэхээр явъя. Нар үд хэвийнхэн үеэр Нансалмаа ан харсан гөрөөч мэт зог тусан. Тэр байна, Ван Симбрүү гэж дуу алдав. Эрен ирсээр эцэж ядраад бараг л цөхөрхийн даваан дээр аз таарлаа. Ван Симбрүү домогтын цэцгийг ургуулах гэж байглаас зориуд зассан юм шиг тал саран хэлбэрт тэгшхэн дэвцэг байна.
Доод талдаа алгын чинэн дээшээ улам баг болсон шар ногоон навчис хэлхээстэй өндөр бүдүүн иш дээр цагаан шархан бэлзуухай суух мэт дэлбэнүүд салбарсан тэрхүү ер бусын цэцэг зайгаа аван энд тэнд ургажээ. Эд чинь амьтаа биднийг харж байна биш үү? Гэж Ганбатын шивнэхэд Нансалмаа гараас нь хөдлөн тийм ээ амьтаа юм. Очиж сайн үзье. Насны чинь бүтээлд хэрэг болно шүү хайрт минь гэлээ. Тэр дор хөвсгөл далай гүн хөхөнгөөр туналзан мэлтэлцэж сардаг улсын дээгүүр тэнгэр хязгааргүй цэлэм байлаа.